Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчихлээ. Намайг Амарсана гэдэг. Би та бүгдтэй нойрны талаар үргэлжлүүлэн ярилцаар байгаа байлаа. Тэгэхээр би та бүгдээс нэг асуулт асууя. Та кофеин агуулсан бүтээгдэхүүнүүдийг зөв зохистой хэрэглэж чадаж байна уу? Энэ асуултын хариултаа сэтгэл хэсэгтээ үлдээгээрэй. За тэгэхээр би та бүгдэд нэгэн ишлэл хэлж өгөөд бичлэгээ эхлүүлцгээе. Бид хангалттай нойрсохгүй байвал 2 настай том биетэй хүүхэд мэт болж хувирна. За тэгэхээр бүгдээрээ одоо кофеин гэдэг бодисын тухай ярилцъя. Кофеин гэдэг бодис маань мэдрэлийн системийг хүчтэй сэргийгч бодис гэж үздэг. Тэгэхээр та тухайн таны мэдрэлийн хэсэг кофеин гэдэг бодис яг шинэ жилийн гацуур мод шиг гялцуулж анивч болох болно. Тийм үед та өөрөө сайн унтаж амарч чадах болов. Энийг асуугаад үзээрэй. Бодох хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр болохоор бид бүгд кофеин агуулсан бүтээгдэхүүн мэдээж дурдвал маш олон зүйлүүд байгаа. Энэ дээр би зургийг гаргачих. Тэгэхээр кофеин агуулсан маш олон нэгдлүүд. Хүмүүс ихэвчлэн кофеинд агуулдаг гэж боддог. Мэдээж байгаа. Гэтэ өшөө олон агуулдаг бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээрийг бид бүгд гол нь хэрэглэхдээ зохицуулж хэрэглэж сурах хэрэгтэй. За хамгийн гол нь битгий хэрэгэл гэж хэлж байгаа юм биш. Зохистой хэмжээнд тэнцвэрийг хангаж хэрэглэх хэрэгтэй. Энэ маш чухал. За тэгэхээр хүмүүс ингэдэг байна. Ихэвчлэн орчин үеийн хүмүүс маань ажлаа дараад гэртээ харих замдаа нэг томхон кофе уух нь за орой яг унтахын өмнө кофеин хэрэглэсэнтэй яг адилхан нойрон цэргүүд нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр та энийгээ бас ажиглаад үзээрэй. Та бас ингэж байж болно. Тэгэхээр нойр гэдэг зүйл талддаг нэг зүйл. За тэгэхээр бүгдээрээ за кофеин хэрэглэснээс шалтгаалсан гүн нойрсож чадахгүй байх нь биднийг илүү их ядрааж султаадаг гэж үздэг. За гэтэл хүн ядрах тусмаа илүү их кофеин хэрэглэх хүсэлтэй болдог. За кофеин хэтрүүлэн хэрэглэх нь за нойрны асуудлыг улам ихээр хүндрүүлдэг. Та энийг маш ойлгоорой. Кофеины хэтрүүлсэн хэрэглээ гэж байгаа. Хэтрүүлсэн хэрэглээ. Энэ маань маш том асуудал үүсгэдэг. За тэгэхээр одоо бид бүгд тал амьдрал буюу та тал амьдралаар амьдрах уу гэдэг зүйлийн тухай ярина. Энэ яг юу вэ? Тэгэхээр кофеин гэдэг бодис маань өөрөө жинхэнэ зорилго нь саяын таныг тал амьдралаар амьдруулдаг гэсэн үг. Тэгэхээр энийг зааш тайлбарлая. За энийг тайлбарлахын тулд эхлээд хэдлээ аденозин гэдэг бодисын тухай ярилцах шаардлагатай болно. За аденозин гэдэг бодис нь болохоор хүн унтаагүй сэрүүн байх үед дархиндах мэдрэлийн эсүүд ажиллан аденозин гэдэг бодисыг байнга ялгаруулж байдаг. За аденозин бол хүний биеэс ялгардаг илүүдэл хаягдал бодисоос ондоо. Тэгэхээр хүний мэдрэлийн систем өөрөө аденозин түвшинг тогтмол хэмж байдаг. За энэ нэгсэндээ хүний уурэг дархи нуруу нуухс аденозоор дүүрээд ирэхэд биднийг унтаж амрахыг шаарддаг ба амралтын горимд шилжүүлдэг. Тэгэхээр аденозин гэдэг бодис чухал байгааз. За тэгэхээр аденозин гэдэг бодис маань яаж ажилладаг тухай энэ дээр бас зургаар гаргаад өгнө. Тэгэхээр энийг маш сайн ажиглаарай. За нэгсэндээ аденозин гэдэг бодис хэвийн бие байгалийнхаа зарчмаар ингэж ажиллаж байхад кофеин гэдэг бодис орж ирэх нь байна. Тэгэнгүүт мэдээж гаднаас кофеин орж ирэхээр энэ маань буудлын эзлэн сууж гэрийн эзэн шиг ажлан хэвтээд өгдөг гэсэн үг энгийн жишээ. Тэгэхээр зургнаар харуулсан шиг. За тэгээд гол нь энэ маань гэр эзэн шиг хэвтгээс гадна үр дүнд нь бидний дархи бие ажиллаад байгаач нойрмоглоод байгаагаа мэддэггүй. Тиймээс аденозин улам ихээр үйлдвэрлэгдэнэ гэсэн үг. Ерөөсөө л байрын эзэлсэн учраас буудлын эзлээ суусан. Тэгэхээр цаана аденозин үйлдвэрлэхдээ л ихсэл байна. За ингээд хүний бие амрах ёстой үедээ нэгсэндээ амрахгүй ажиллаж стресс даврууд нэмэгдэж за амрах сэргэх зөв дохио авахгүй учраас за дархи эд эрхтэн
хэтрүүлэн ажилтдаг гэсэн үг. Тэгэхээр энэ процесс маань адилхан жишээ нь ерөөсөө бид бүгд илүү цагаар ажиллах. Бид үндсэн цагтаа ажиллаад илүү цагаар ажиллаад ирж байгаа юм шиг энэ процесс бид бүгдийн тархинд өрнөдөг гэсэн үг. За тэгэхээр кофеины нөлөө удаа үргэлжилдэг тул хор уршиг нь бүрэн арилтлаа хэдэн өдөр болдог. За тэгэхээр кофеин хүний амьдралын 5-8 цагийг тал болгодог гэж үздэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түрүүний хэлдэг нөгөө тал амьдрал гэдэг нь одоо яг тал амьдрал гэдэг нь тодорхой хугацааны дараа бодисын хагас нь таны биед идэвхтэй хിവэр байгаа буюу байсаар байхыг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энийг бүр нарийн тайлбарлаж өгье. За идэвхтэй хിവэр л байсаар байна. Тэгвэл жишээ нь 200 мг кофеин та хэрэглэлээ гэж бодъё. Энэ ойролцоогоор кофегоор жишгэх юм бол 1-2 стандарт аях уусантай тэнцэнэ гэсэн үг. За тэгэхээр ийм хэмжээний кофе уухад таны биеэс 8 цагийн дараа гэхэд тухайн 200 мг-ийн 100 мг нь таны биед идэвхтэй хിവэрээ байсаар байна. Нөлөөгөө үзүүлсээр байна гэсэн үг. За цаашлаад та дараагийн 8 цаг дахиад өнгөрөхөд 50 мг нь идэвхтэй байна. Дахиад 8 цаг өнгөрөхөд түүний тал буюу 25 мг нь таны биед идэвхтэй байсаар байх болно. Тэгэхээр энийг маш сайн бодоорой. За мэдээж энэ зургууд дээр ойлгомжтой харагдана. За цаашлаад бид бүгд зөвхөн кофеин гэдэг бодис маань мэдрэлийн эргэтэн тогтолцоонд ингэж үйлчлэхээс гадна дотоод шүрлийн системд ч мөн нөлөөлдөг. За тэгэхээр энэ зурган дээр харуулж байгаачлан бөөрийн дээд булчирхай буюу бөөрийн дээд булчирхайнаас нойрыг дарангуулагч адреналин болон кортизол гэдэг хоёр давар ялгардаг. За кортизолыг мэдээж бид өмнөх дугааруудад үтсэн ямар чухал давар вэ? Яг тэрнийг яаж зөв хэмнэлтэнд оруулах ёстой вэ? За тэрнээс гадна адреналин гэдэг давар маань кофеины зохисгүй хэрэглэнээс болоод нэгсэндээ ихээр ялгарч цаашлаад бүр стресс даврын хэмжээг их болгодог. Тэгээ энэ цаашлаад бүр ноцтой байдалд шүүрэх аюултай байдаг. За улмаар илүү их ялгарч тухайн хүний бие махбод тэрнээс болоод ядарч сүлдэх. За илибаламет болох өмнөхөөсөө илүү их уур уцаар бухимдалтай болох зэрэг шиш тэмдгүүд илэрнэ. Тэгэхээр ноцтой байгааз ямар нэгэн зүйлийг тохируулах хэрэгтэй. Тэгээ бүс зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр энэ мэтчлэн дараагийн бичлэгэн дээр үргэлжлүүлээд үргэлжлийн ярьцгаая. Тэгэхээр дараагийн бичлэг part 2 дээр энийг үргэлжлүүлээд дараагийн шийдлүүдийг ярив. Тэгэхээр намайг дэмжиж та хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Та бүгд чадах болно. Бүгдээрээ хичээцгээе. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.